За сайн байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Сондөрлөн англи хэлний сургуулийн төв Icon сегменттэй хамтран явуулж байгаа. Цуврал англи хэлний хичээлүүдийн 9 дугаар хичээл ийхүү эхлэж байна. Өнөөдрийн хичээлээр та бүхэнд there is гэсэн хэлгийн тухай бэлтгэхээр зааж өгөхөөр бэлтлээ. За ингээд хичээлд орцгоё. There are гэсэн хэллэг. There is гэсэн хэллэг нь байж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгээд тоогоор мөн цагаар хувирдаг. За тоогоор хувирахтаа яах вэ гэхээр there is нөгөө to begin m is гэдэг ганц тоо орж байгаа. There гэдэг нь олон тоон дээр хэрэглэгдэж байгаа. За энэ доотлолт нь онолохороо мэдээж өнгөрсөн цаг нь өнгөрсөн цаг дээр одоо ганц тоон дээр яаж хэлэх вэ гэхээр there was олон тоон дээр there were ганцхан зүйлийн тухай ярихдаа ганцхан зүйлийн тухай одоо болон өнгөрсөн цаг дээр ярихвал there is there was хэрэгэл. There is гэдгийг одоо цаг дээр there was гэдгийг өнгөрсөн цаг дээр хэрэглэж байгаа. There is гэдэг нь монгол хэлний орчуулгадаа байна, байж байна гэж орчуулдаг. Тэгвэл there was гэдэг нь байсан гэж орчуулдаг. There was нь ганц тоон дээр. There is нь одоо цаг, there was өнгөрсөн цаг дээр. За, there гэдэг нь одоо байж байна гэж орчуулагдана. Олон тоон дээр хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл англи хэлэнд 2-оос дээш зүйлийн тухай ярихад there гэдэг нь хэрэглэгдэнэ гэсэн үг. За, there were гэхээр мөн олон тоон дээр хэрэглэгддэг. Орчуулгадаа байсан гэж орчуулагдана. Өөрөөр хэлбэл there is гэдэг нь байж байна гэж орчуулагддаг бол there was, there were гэдэг нь байсан гэж орчуулагдана. За ингээд жишээн дээр бүгдээ хаалгаад явчих та. Ширээн дээр нэг ном байна гэж лээ. Ширээн дээр нэг ном байна гэвэл ном маань ганц зүйлийн тухай одоо цаг дээр ярьж байгаа учраас there is гэсэн хэлээр хэрэглэж байгаа. There is. За тэгвэл нэг ном гэдэг a book гэдгээр нь хэлж болно. Эсвэл one book гэдэг тоогоор хэлсэн ч болно. There is a book хаана вэ гэхээр ширээн дээр. There is a book on the table. Ширээн дээр нэг ном байна. За. There is a book on the table. За тэгвэл нэг олон тоолгоё. Ширээн дээр одоо 5 ном байна гэж хэлээ. Тэгвэл ширээн дээр 5 ном байна гэж хэлвэл there is гэдэг нь ганц тоон дээр хэрэглэгдсэн бол одоо 5 ном гэхээр олон тоо болчихсон. Тэгэхээр there is гэсэн хэллэг хэрэглэгдэхгүй there are гэдэг нь хэрэглэгдэнэ. Яг л тэр are олон тоо учраас. За there are 5 books ширээн дээр on the table. Ширээн дээр 5 ном байна. Ширээн дээр 5 ном байна. За энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр there is, there are. There is гэдэг ганц зүйлийн тухай ярихдаа хэрэгэлдэг. Ганц тоон дээр хэрэглэгдэнэ гэсэн. There are гэдэг нь олон тоон дээр. Өөрөлдөл англи хэлэнд 2-оос дээш зүйлийн тухай ярихдаа олон тоо гэж үздэг. Тэгэхээр ширээн дээр 2 ном байна гэвэл мөн адилхан there are 2 books on the table гэж хэлээд байна. Ширээн дээр 20 ном байна гэвэл бас ялгаа авахгүй there are гэдэг хэлээд байна. Яг үг тэр энэ олон тоо учраас. За ингээд батлах хэлбэр дээр 2 өгүүлбэрийг одоо цаг болон ганц тоо болон өнгөрсөн тоон дээр бүгдээ passive form буюу батлах хэлбэр дээр жишээ авч үзлээ. Одоо нэг бүдрээ өгөөсөж үзье. Ширээн дээр нэг ном байхгүй байна гэж хэлвэл there is not. Буюу there isn't a book on the table. Ширээн дээр ном байхгүй. Өөрөлдөө ширээн дээр нэг ном байхгүй байна гэсэн. За тэгвэл одоо ширээн дээр 5 ном байхгүй байна. Одоо ширээн дээр одоо 2 ном л байна гэж хэлдэг ч юм уу тийм ээ. За тэгвэл there aren't 2 books on the table. Aren't гэдэг are not гэдэг төрөлөө. There aren't 5 books on the table.
За ингээд үгээс хэлбэрээ дээр. Яаж үүсвэ гэдэг нь багш зааж өглөө. Одоо ерөнхий асуулт байна. Ширээн дээр нэг ном байна уу? За, урд утсан ерөнхий асуулт маань заавал туслах хэлбэр хэлэх хэрэгтэй. За тэгвэл одоо энэ is гэсэн хэлбэр маань урагшаа орно. За тэгээ асуух хэлбэр болж байгаа учраас is there a book on the table? За нөгөө ерөнхий асуулт гэдэг маань туслах хөлбөр эхлээд yes no гэсэн асуулт заавал шаардна. Ийм асуулт ерөнхий асуулт гэдгийг бид нар үзэж байгаа. За тэгвэл одоо энэ үгээрийг орчуулбал ширээн дээр ном байна уу гэж байгаа. Өөрөлдвөл ширээн дээр нэг ном байна уу ингэж хэлэх юм байна. Яагаад is гэж хэлж байгаа юм бэ гэхээр энэтэй холбоотой. Нэг ном, e-book. За тэгвэл энийг ширээн дээр 5 ном байна уу болохоо одоо энд баталгаал бид нар байгаа хөлбөрийг. За тэгвэл мөн ялгаа авахгүй а гэсэн энэ туслах хөлбөр маань урдаа гарна. Are за тэгээд there гэсэн юм орж ирнэ. Are there 5 books in S гэдэг нь олон тооны төсөл тийм үү? Are there 5 books on the table? Ширээн дээр 5 ном байна уу? Одоо нөгөө батлах хэлбэр маань асуух хэлбэр болж байгаа учраас асуулт нэмэгдэлтэй орж ирнэ. За тэгээд энэ асуулт маань мэдээж yes no гэсэн хариулт шаардна. Хэрвээ 5 ном байгаа бол yes there are. Хэрвээ 5 ном байхгүй бол no there aren't. Окей, байхгүй. За тэгвэл энэ дээр одоо ерөнхий асуултаа ялгах асуулт болгож болно. Ширээн дээр одоо нэг ном байна уу? Эсвэл одоо нэг аяг байна уу гэдэг ч юм уу? Эсвэл нэг дэвтэр байна уу? За бүдрээ ингэ ширээн дээр нэг ном байна уу? Эсвэл нэг дэвтэр байна уу? Буюу ширээн дээр ном байгаа юм уу? Дэвтэр байгаа юм уу гэж яцсах байвал is there a book or a notebook on the table? За ингэж орчин. За энэ ширээн дээр одоо 5 ном байгаа юм уу? 10 ном байна уу гэж асуувал are there 5 or 10 books on the table? Ялгаж байгаа хоёр зүйлийн дунд асуулт тавьдаг учраас 5 10 буюу 5 10 гэсэн хоёр үгийн дунд о гэсэн холбоосыг хэрэглэж байгаа. Яг л ялгаж байгаа хоёр үгийн дунд о гэсэн холбоосыг англи хэлэнд хэрэглэж ялгах асуултыг үүсгдэг гэдэг бас өмнөх хичээлээр зааж өгсөн байгаа. За ингээд ширээн дээр 5 ном байна уу гэдэг ингээд асууж байна. За тэгвэл энэ байна ширээн дээр ном байна, ширээн дээр нэг ном байна, ширээн дээр 5 ном байна гэдгийг одоо өнгөрсөн цаг руу бүтээрээ хэлж үзье. Өөрөлдөө ширээн дээр нэг ном байна гэвэл there is a book on the table гэж. Тэгвэл ширээн дээр нэг ном байсан. Өнгөрсөн цаг дээр яривал яаж арах вэ гэвэл нөгөө there is буюу ганц тоон дээр байгаа is нь өнгөрсөн цаг дээр is гэдэг нь одоо нэг одоо цаг дээр байгаа is нь өнгөрсөн цаг дээр was болж байгаа. Ганц тооны. There is гэдэг нь there was болж байгаа. За тэгвэл дахиад анхаарал хандсараа ширээн дээр нэг ном байсан гэж хэлвэл there was a book on the table. On the table. Ширээн дээр нэг ном байсан. За энэ дээр ийм нарийн ялгаа гарчиж байгаа. Ямар ялгаа гарчиж байгаа мэт цагийн ялгаа. There is гэхээр одоо байгаад байгаа номны тухай яриад байгаа. There was гэвэл өнгөрсөн цагт байсан зүйлийн тухай буюу одоо өчигдөр ширээн дээр ном байсан. Ширээн дээр ямар нэг юм байсан. Тэр байж байгаа зүйл нь ганц сондөр байвал there was гэсэн ийм хэлийг хэрэглээд байгаа. There is гэдэг нь одоо цаг дээр хэрэглэгдэж байна. Орчуулгадаа байна гэж хэлэгдэв байгаа. There was гэдэг нь өнгөрсөн цаг дээр хэрэглэгдэж байна. Орчуулгадаа байсан гэж хэлээд байгаа. Дахиад энэ үгээрийг орчуулж үзье. There is a book on the table. Ширээн дээр нэг ном байна.
Ширээн дээр ном байна. There was a book on the table. Ширээн дээр ном байсан. Ширээн дээр ном байсан. Хэдэн ном бэ гэхээр a book буюу нэг ном. За тэгвэл ийш шилжүүлээ. There was-ыг олон дороо. Тэгээд өнгөрсөн цаг руу. Жишээлбэл there are 5 books on the table гэдгийг өнгөрсөн цаг руу шилжүүлэх чинь. There are 5 books on the table гэдэг маань ширээн дээр нэг ном байна гэсэн. Одоо тэгвэл ширээн дээр 5 ном байсан гэж хэлвэл яаж хэлэх вэ гэдгийг одоо огш нь бичиж өгч байна. There өнөө а гэдэг нь were болж байгаа. There were 5 books on the table. За энэ өгүүлбэрийг орчуулвал ширээн дээр 5 ном байсан гэж хэлээд байна. Ширээн дээр 5 ном байсан. За ингээд дөрвөн хэлбэр дээр дөрвөн өгүүлбэр байна. Дахиад бүдрээ нэг уншаад ялгааг нь бүдрээ дахиад нэг саная. There is a book on the table. Ширээн дээр ном байна. Ганцхан ном ширээн дээр байгаа тохиолдол ингэж хэлэх юм байна. There are 5 books on the table. Ширээн дээр 5 ном байна. Яг одоо ширээн дээр 5 ном байж байгааг there are гэсэн юм хэлэхээр илэрхийлдэг байна. Тэгвэл өнгөрсөн цаг дээр буюу өнгөрсөн ширээн дээр юм байсан буюу нэг ном байсан гэж хэлэх юм бол there was a book on the table. Ширээн дээр ном байсан. Өнгөрсөн цаг дээр there were 5 books on the table гэх юм бол ширээн дээр 5 ном байсан гэж байна. Тэр was гэдэг нь өнгөрсөн цаг дээр ганц том хэлээд байна. Were гэдэг нь өнгөрсөн цаг дээр олон том хэлээд байна. За тэгвэл ширээн дээр одоо ном байгаагүй. Нэг ном байгаагүй үлэмжлэггүй. There wasn't a book on the table. There wasn't a book on the table. За ширээн дээр 5 ном байгаагүй гэж үзлэх үү? There weren't 5 books on the table. Ширээн дээр 5 ном байгаагүй. No weren't гэдэг нь were not гэдгийг товчлсан хэлбэр нэг. Асуу ядаа. Ширээн дээр нэг ном байсан уу гэж асууя. Ширээн дээр нэг ном байсан уу? Тэгвэл was өөрөлдөл нөгөө ерөнхий асуулт маань ерөнхий асуултан дээр туслах өгүүлбэр нь урагшаа орж өгүүлбэр маань туслах өгүүлбэр эхэлнэ гэдэг одоо энэ дөрмийн дагуу was there a book on the table? Орчуулбал ширээн дээр ном байсан уу гэсэн удаа. Ширээн дээр ном байсан уу? Ганцхан зүйл. Өөрөлдөл ганцхан ном, нэг ном гэж хэлэх юм бол was there. Өнгөрсөн цагийн ганц тоон дээр ийм хэлбэрээр асуух юм байна. За одоо ширээн дээр 5 ном байсан уу буюу одоо олон зүйлийн тухай, олон номны тухай ерөнхий асуултаар асуувал were there 5 books on the table? За асуух өгүүлбэр учраас ерөнхий асуулт учраас асуулт нь орчиж байна. За энэ өгүүлбэрийг орчуулбал ширээн дээр 5 ном байсан уу гэсэн ийм ерөнхий асуулт орчиж байна. За энийг ялгах асуулт байна. Одоо ширээн дээр ном байсан юм уу, дэвтэр байсан юм уу? Өөрөөр хэлбэл одоо ширээн дээр нэг ном байсан юм уу, нэг дэвтэр байсан юм уу гэдэг одоо бүр одоо багчилж орчуулбал яаж орчуулах вэ гэдгийг бүдрээ харъя. Одоо яг ялгах асуулт хийх чинь was there a book or a notebook on the table? Ширээн дээр ном байсан уу, дэвтэр байсан уу? За тэгвэл энийг ширээн дээр одоо 5 ном байсан уу, 10 ном байсан уу? Өнгөрсөн цаг дээр асуувал
were there 5 or 10 books on the table? Ширээн дээр 5 ном байсан юм уу эсвэл 10 ном байсан уу гэвэл ингэж асуух нэ. За тэгвэл асуух хэлбэрүүд дээр бүгд дахиад нэг харъя. Ширээн дээр ном байна уу гэвэл is there a book on the table? Ширээн дээр ном байсан уу гэвэл was there a book on the table? За ширээн дээр 5 ном байна уу гэж асуувал are there 5 books on the table? Ширээн дээр 5 ном байсан уу гэж асууя. Тэгвэл were there 5 books on the table? Гэсэн. За ингэж цаашаа явлаа. Одоо бүгд тусгай асуулт руу гаръя. Ширээн дээр хэдэн ном байна вэ гэж асууж байна бүгд. Ширээн дээр хэдэн ном байна вэ? За хэдэн гэдэг асуулт маань how many гэсэн асуулт байна. How many? How many гэдгийг ард нэр үг дандаа олон тоон дээр бичигддэг. За тэгвэл одоо хэдэн ном гэвэл how many book? Book гэдэг араас S заавал орох хэрэгтэй. How many books? Одоо нөгөө байна вэ гэдэг нь асуух хэлбэрээр орж ирэх учраас are there гэдэг нь орчиж байгаа. How many books are there? Ширээн дээр on the table. За how many books are there on the table? Хамгийн гол нь өгүүлбэрийн бүтц маань ямар одоо өгүүлбэр маань өгүүлбэр дотор байгаа үгнүүд одоо яаж байрлаж байна? Өгүүлбэрийн бүтц нь яг ямар хувь байна вэ гэдгийг сайн анхаарад нэг зөв өгүүлбэрийг сурч аваад тэр зөв өгүүлбэрээр одоо өгүүлбэр дотор байгаа үгнүүдийг солиод тэгээд өөр ингэсэн тэр өгүүлбэрийн сандаа өгүүлбэрүүд нэмээд яваад хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ үгийг сольж болно. Ширээн дээр хэдэн дэвтэр байна вэ гэж асуувал how many notebooks are there on the table? За тэгвэл одоо ангид хэдэн ширээ байна вэ гэж хэлвэл how many tables? How many tables are there? Одоо анги дотор гэж байгаа учраас in the classroom. In the classroom. За мөн англи хэл одоо хэдэн цагтаа вэ гэдэг одоо англи хэлний хэлцүүг бас нэггээр ингэж сууж болно. Жишээлбэл одоо англи хэлэнд одоо хэдэн цаг байдаг юм бэ? How many tenses? Tense гэвэл цаг гэсэн. How many tenses are there in English? За тэгвэл ширээн дээр хэдэн ном байсан бэ гэж хэлвэл за энэ өдөр агшин шууд тайлбарлаж байна. How many books өнөө гэдэг хэлбэр маань were болчих. Ингээл болоо. Ширээн дээр хэдэн ном байсан бэ? How many books were there on the table? Ширээн дээр хэдэн ном байсан бэ? Ширээн дээр хэдэн ном байна вэ гэж хэлэх юм бол how many books are there on the table? Ингэжлээ та. За ингээд ерөнхийдөө there is, there are, there was, there were гэсэн хэлбэр маань монгол хэлнийг яаж орчуулах вэ? Цагаар одоо яаж хувирах вэ? Мөн тоогоор яаж хувирах вэ гэсэн эдгээр зүйлүүдийг бүгдээ ойлголоо. Багш нь та бүхэнд тайлбарлаж өглөө. Одоо there is гэдэг маань одоо нөгөө countable noun, uncountable noun гэж ярьдаг шүү дээ. Тоолдог болон тоолдгүй зүйлэн дээр одоо яаж хэрэглэгдэх юм бэ гэдэг багш нь хэлчих гэж байна. Энэ there is, there was хоёр маань тоологддоггүй зүйл төр хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл тоологддоггүй нэр үг буюу uncountable noun. Тоологддоггүй нэр үг гэж одоо яг юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр ширхгээр тоолж болдоггүй зүйлсүүдийг. Жишээлбэл одоо sugar, sand, snow, bread, money,
water ийм зүйлүүд хэлдэг. They were гэсэн хэллэг маань тоологддог нэр үгэн дээр буюу countable noun дээр хэрэглэгддэг. Тоологддог нэр үг гэж яг ямар нэр үг эхлээд байгаа юм бэ? 1, 2, 3, 4 гэх мэтэр ширхэгчлэн тоолж болдог зүйлсүүдийг тоологддог нэр үгчлүүд байна. Анхны өдрийн хичээл дээр багш нь заажсан санагдаж байна. Countable noun, uncountable noun гэдэг. За тэгвэл одоо энэ дээр жишээ авъя. Лонхонд одоо баг зэрэг сүү байна. Лонхонд жаахан сүү байна гэж хэлвэл юу гэжлэх вэ гэдэг хэлж өгч байна. Сүү гэдэг нь тоологддоггүй. Тоологддоггүй учраас сая багшийн тайлбарласанчлан there is гэж хэлнэ. За тэр лонхонд одоо жаахан сүү байна, баг зэрэг сүү байна гэдгийг some гэдэг үгээр илэрхийлээд байгаа. There is some одоо сүү гэдэг нь орж байна. Milk. За лонхон дотор in the bottle. За лонхонд одоо жаахан сүү байна. За тэгвэл лонхонд жаахан сүү байсан гэвэл нь there is гэдэг нь there was гэдэг хэлэгдэж байгаа. Өнгөрсөн цаг дээр бол ингэж хэлнэ. За тэгэхээр is was хоёр маань тоологддоггүй зүйлэр гэж хэлэгдэв та. За тэгвэл тоологддог зүйл дээр they were хэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг ширээн дээр хэдэн ном байна, ширээн дээр хэдэн алим байна нэ, ширээн дээр хэдэн алим байна гэвэл одоо юу гэжлэх вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа хий. Ширээн дээр хэдэн алим байна гэж хэлвэл there are some. Цааш ойлгомжтой байх үднэс багш нь is буюу одоо цагийн хорилтуудыг дандаа улаан өнгийн балаар бичиж явж байгаа. Та бүхэн бас улаан өнгийн балаар бичиж аваад дараа нь өөртөө сайн тайлбарлаж ойлгож аваарай. There are some бас одоо нөгөө алим маань тоологддог ч гэсэн одоо яг хэдэн алим бэ гэдэг нь мэдэгдэхгүй тодорхойгүй байгаа ийм тохиолдолд some гэсэн ийм төлөвлөгөөг тодорхой төлөвлөгөөг бас хэрэглэдэг. There are some алим apples on the table. Ширээн дээр хэдэн алим байна. Яагаад дээрээ гэж хэлж байгаа юм бэ гэхээр алимнаас хамарч байгаа. Өөрөөр хэлбэл алимыг 1, 2, 3, 4, 12 гэж тоолж болно. Тоологддог нэр үг гэж үзэж байгаа. Тийм учраас there are some apples on the table. Ширээн дээр хэдэн алим байна. За тэгвэл энийг өнгөрсөн цаг болоо. Ширээн дээр хэдэн алим байсан гэж хэлвэл there were some apples on the table. За. Тэгэхээр ерөөсө тоологддог нэр үгэн дээр бол there were хэрэглэгдэх юм байна. There гэдэг нь ганц юун дээр одоо цаг дээр there were гэдэг нь өнгөрсөн цаг дээр. Энэ дээр тоологддоггүй зүйл дээр there is, there was. There are одоо цаг дээр there were өнгөрсөн цаг дээр. Ингээд ойлгож хэрэгтэй. За тэгэхээр нэг ерөнхий асуулт нар бүгдээ асууж үзье. Хөргөгчөнд сүү байна уу? Гэт ерөнхий асуултаар асууя. Хөргөгчөнд сүү байна уу гэж хэлвэл is there. Одоо асууж байгаа учраас асуух болон үгүйсгэх хэлбэр дээр ихэвчлэн any гэсэн үг хэрэглэгддэг. Any milk сүү in the fridge. Fridge гэдэг маань хөргөгч сүү. За. Сүү маань тоологддоггүй зүйл байна. Тоологддоггүй учраас is there гэсэн юм хэллийг авч байгаа. Хөргөгчөнд сүү байна. За тэгвэл хөргөгчөнд сүү байсан уу гэж асууя. Хөргөгчөнд сүү өчигдөр ороо хөргөгчөнд сүү байсан уу гэдэг ч юм уу тийм ээ. Ингэж асуувал was there a milk? Was there any milk in the fridge? Сүү маань тоологддоггүй. За тэгээд энэ гэдэг нь асуух болон үгс хэлбэр дээр хэрэглэгддэг. Сам гэдэг нь батлах хэлбэр дээр хвчлэн хэрэглэгддэг. За тэгвэл энийг явлаа. Хөргөгчөнд алим байна уу гэж хэрэг асуулт болгоё. Хөргөгчөнд алим байна уу?
За тэгвэл are there. За ягаад are there гэж бэ гэхээр энэ тоологддог нэрийг буюу apple-аас хамарч байгаа. Алимнаас. Are there any apples? Хөргөгчөнд. In the fridge. За асуух учраас асуулт нь хэллээ. Тоологддог зүйлийн тухай асуухтаа are there буюу there гэсэн хэлийг хэрэглэж байна. Тэгвэл хөргөгчөнд алим байсан уу гэж асуувал нөгөө а гэдэг одоо цаг маань were гэсэн одоо өнгөрсөн цагаар солигдчихж байгаа. За үзье бүгдээ. Were there any apples in the fridge? Хөргөгчөнд алим байсан уу гэж хэлвэл ингэж хэлэх нэ. За ингээд дээрээс дээр гэсэн хэлэлгийг ингээд үзэж зааж дуслаа. Одоо уламжлал ёсоор та бүхэн одоо коммент дээр асуултаа бичсэн баг. Багш нь одоо асуултанд чинь хариулаад хичээлээ дуусгая да. Яг хичээлийн холбогдлолтой өнөөдрийн хичээл болон өмнө үзсэн хичээлийн холбогдлолтой асуултуудыг бүгдээ идэвхтэй оролцож асуугаарай гэж та бүхнээс хүсэж байна. Хичээлээ дуусгая. За асуултууд ирчээ. Өнгөрсөн цаг дээр багшаа өнгөрсөн цаг дээр байлаа гэдэг үг байсан гэдэг үгтэй адилхан хэрэглэгдэх үү? Өнгөрсөн цаг дээр байлаа гэдэг үг байсан гэдэг үгтэй адилхан хэрэглэгдэх үү? Жишээ нь ширээн дээр ном байлаа гэхэд адилхан was хэрэглэх үү? Тэгэлгүй яах вэ? Монгол хэлний орчуулгатаа одоо ширээн дээр ном байсан гэж орчуулж болно. Одоо энэ хаа вэ? Ширээн дээр ном байсан. Ширээн дээр ном байлаа. Энэ бол хоёулын юм. Утгын үед болохоор одоо яг тэр тухайн үед яг яаж орчуулагдж байгаа гэдгээс хамаарч байгаа болохоос биш. Монгол хэлэнд бол байлаа, байсан хоёр бол ерөөсөө яг адилхан өнгөрсөн цагийг илэрхийлж байгаа юм байна гэдэг нь мэдээд байгаарай. Өмнөх хичээлийг яаж үзэх вэ гэж нь. За өмнөх хичээлийг үзэхдээ юу яаж таа хүмүүсээ. Нөгөө сандар хэлэн зайны сургалт гэдэг крэлээр бичээд тэгээд юу манай яг та бүхэн зориулсан ийм юу гэж байгаа пэйж гэж байгаа хуудас байгаа. Тэр хуудаснаас орж юу яаж болно? Icon News цэгийн хуудас руу хандаж болно. Мөн сандар хэлэн English Language Center гэсэн юу руу ороод хуудас руу ороод энэ бол бүгдээрээ хадгалагдчихж байгаа. Бүгдээрээ байж байгаа гэдгийг хэлж байна. За сайн мэн үү багшаа гоё заадаг шүү. Сандар хэлэн хаана байгаа вэ? Монголын үндэсний дээд сургууль дээр байгаа юу гэж. За одоо сандар хэлэн бол байраа солиод сандар хэлэн англи хэлний төв маань Ягтааны гүүрний зүүн талд паркийн баруун талд ирсэн байгаа. Тэрний 6 давхарт нь байрлаж байгаа. Сандар хэлэн English Language Center гэсэн хуудас руу ороод манай төвийн тухай мэдээллийг хангалттай аваарай гэж өгсөн лээ. За мөн хэр мундаг багш шүү. Баярлалаа. Өмнөх хичээлийг яаж үзэх вэ? Сайн хариулсан. Тэр бол ширээ байлаа. Гэхэд that was table гэх үү. Тэгнь that is a table гэвэл тэр бол ширээ. Зүгээр л одоо what's that? Тэр юу юм? That is a table. Тэр бол ширээ. What was that? Тэр юу байсан бэ? That was a table. Тэр ширээ байсан. Төбийг өнгөрсөн цаг минь яваад байна. За There is a book гэд тоологддог дээр бичигдэж байгаа. Яагаад тэгж байгаа вэ? There is a book гэд ястагаа ясалсан байна. За энийг багш нь маш сайхан тайлбарлаад өгөө. Сайн сонсож байгаа. Энэ хүн бол ингэж сонсон байна. Сая багш нь тоологддоггүй зүйл дээр there is гэдэг хэрэглэгдэнэ. Тоологддог зүйл дээр there are гэж хэрэглэгдэнэ гэд ингэж заажсан. Тэгсэн чинь одоо энэ яагаад одоо энэ ном чин тоологддог байж there is гэдэг ингэж хэрэглэгдээд байгаа юм бэ гэж сууж байна. Энэ бол ойлгомжтой. Book буюу нэг ном гэдэгт учир нь байгаа юм шүү дээ. There is a book өөрөөр хэлбэл тоолдог ганц тоон дээр байдаг зүйлийн тухай ярихад бас there is гэсэн юм хэллэг хэрэглэгдэх юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр
There is a book on the table гэж хэлж болно гэсэн үг. Одоо ширээн дээр нэг ном байна, ширээн дээр одоо нэг халбаг байна, ширээн дээр одоо нэг цүнх байна гэж хэлвэл ингэж хэлэх юм шүү дээ. There is гэж хэлнэ. Баярлаа гэж байна. За ерөнхийдөө ингэж асуулт маань дуусаж байх шиг байна. Хичээл маань бас одоо энэ хүрээд ингээд өндөрлөж байна. Тэгээд ингээд Сондролын английн төв Icon News segment-тэй хамтран явуулж байгаа цуврал хичээлийн одоо 9 дугаар хичээл маань энэ хүрээд одоо ингээд дуусч байгаа. 10 дугаар хичээлийг одоо багш нь яаж заахаар төлөвлөж байгаа юм гэхээр та бүхний асуусан асуултанд л одоо эх 7 хоногийн баасан гарагт хариулахаар ингэж хичээлээ төлөвлөж байгаа. Тийм учраас одоо эх 7 хоногийн баасан гарагийн 13 цагаас ямар нэгэн шинэ хичээлийг заахгүй. Тэгээд тэр хичээл одоо яг ямар хуу болох уу? Ямар одоо өнгө төрхтөө, өнгө аястай болох вэ гэдэг та бүхнээс хамаарах учраас та бүхэн одоо багш руугаа мессежээр 90112414 гэсэн утсаар мессежээр асууж болно. Tömөр.teacher@yahoo.com гэсэн хаягаар одоо юу яаж мэйл бичиж болно. Мөн сандар хэлний зайны сургалт хуудсандаа нэгдээд зайны сургалтаас одоо комент бичээд юу яаж болно? Асуултуудаа асууж болно. Мөн Icon News segment-ийн хамт олондоо холбогдож бас асуултаа асуух боломж байгаа. Тийм учраас урд өмнөх заасан одоо 9 хичээлийг нэгтгээд багш нь тэр 10 дахь өдрөө та бүхэнд одоо зөвхөн асуултанд хариулах ийм өдрийг гаргаж байгаа гэдгийг бүгдээ сайн ойлгоорой. Тэгэхээр одоо зарим хүмүүс маань одоо утсаар багш одоо энэ яг яадаг вүлээ юу гэлээ гэдэг ингээд асуудаг. Мөн мессежээр, мэйлээр янз бүрийн асуултууд орж иж байгаа. Тийм учраас асуултуудаа сайн багшруудаа өгөөрөө нэгтгэж жагаад яг тэр одоо нийтлэг асуултанд эх 7 хоногийн баасан гарагийн 13 цагаас зөвхөн асуулт хариулт буюу амьд одоо лайв хичээлийг одоо бүгдээ хамтарч хийя гэж хэлээд энэ удаагийн хичээлээ энүүгээр өндөрлөө дөө. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.